Дараагийн мэдээлэл хаврын улиралд хүмүүс сэтгэл санааны өөрчлөлтөд орох, гутрах зэрэг эмгэгүүдэд өртөмтгий болдог байна. Ялангуяа 2-5 дугаар сар хүртэл сэтгэл санааны асуудалтай хүмүүс ирс орширдгоо гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байна. Тиймээс эргээд өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд тогтмол анхаарах шаардлагатай байна. Сэтгэл санаагаар унаж гутарсан байдал 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх нь тухайн хүний бие махбодод хамгийн сөрөг нөлөөллийг үзүүлнэ. Ялангуяа хөдөлмөрийн насныхан буюу 30-аас 44 хүртэлх насны залуус стресс бухимдалд ихээр өртөж байгаа нь судалгаагаар тогтоожээ. Үүний шалтгаан нөхцөлийг нийгмийн уур амьсгал, цаг үеийн байдалтай холбон тайлбарлаж байна. Одоо яг ингээл цагаан сар өнгөрөөл 3, 4, 5 сар бол хамгийн ачаалттай байдаг. Хүмүүсийн нөгөө хууч өвчин сэтэрснээс болоод сэтгцийн асуудлууд нь айдас, түгшилт, гутрал, за нөгөө талаар гэр бүлийн асуудал хурцдах ч гэдэг юм уу. Тийм байдлаар. Тэгээд одоо хаврын улирал дуусаад 5 сарын сүүлчээс харьцангуй дулаараад ирэхлээр нөгөө хүний бие махбод сэтгцэн маань дахиад энерги нөхөх тал руу ордог. Тэгээд нөгөө зуны сайхан налгар өдрүүдэд бол цагаан айдаач гэдэг юм уу нөхөд дээрээс нь бие махбод тайвширлын байдалд орно. Тиймээс хаврын улиралд иргэд ядарч суулгахаас сэргийлэх, ялангуяа сэтгцийн эрүүл мэндэд түлхүү анхаарч өөрийн дуртай зүйлийг хийх замаар стресс бухимдлаас ангид байх шаардлагатай. Харин нийгмийн уур амьсгал муудах, стресс нэмэгдэж байгаад дараах олон хүчин зүйлс нөлөөлж байна. Тэгээ энэ бол нөгөө нийгмийн сөрөг байдал гэж байгаа. Эдийн засаг, нийгмийн сөрөг байдал, хүмүүс хоорондын одоо харьцаа тийм ээ мөн одоо энэ сошиал ертөнц за ингээл бусад одоо сөрөг нөлөөнүүдээс болоод тухайн одоо хүний бол сэтгцийн байдал бол бас өөрчлөгдөж байна л доо. Одоо мансууруулах бодисын одоо хамааралтай болцсон. За энэний одоо бас хэтрүүлэн хэрэглээтэй болцсон бас өсвөр насны за мөн одоо хүүхд залуучуудын тоо бол бас тодорхой хэмжээний нэмэгдэх хандлагатай байна. За дээрэс нь одоо энэ нийгмийн сөрөг байдал, эдийн засгийн байдал, за үр зээл гээл те. За хүмүүс хоорондын харьцаанаас болоод бол хүмүүсийн одоо дунд бол сэтгэл готрах байдал одоо бас илбэгсэж байна. Бидний нэрлэж занснаар хаврын синдром буюу сэтгцийн хам шинж нь олон өвчин сэтэрхийг хэлдэг. Тиймээс нойргуудах, сэтгэл санаанд өөрчлөлт орох, амархан уурлаж богиндох зэргээр шинж тэмдэг илэрдэг учраас яаралтай нарийн мэрэгжлийн эмчид хандаж байхыг зөвлөлөө. Мөн дархлаагаа сайн дэмжиж, амин дэмтэй хоол идэх, сайтар унтаж амрах, спортоор хичээллэх нь хамгийн сайн амралт болдог байна.